Манай тойргийн гишүүд төсөв батлсны дараа бүгдээ ийм материал нулимс унгаад дандаа худлаа юм ярьцгаах юм. Яг төсөв батлах үеэр та нар бүгдээ тойргийнхаа замыг яриад явж идэг үсттэй. Тэгээ дараа нь яг ингээ худлаа лаглаг юм яриад юу ингээ та нарыг хараад ингээ гайхаад ямар сандаа эргэн тойрныхоо гишүүд энэ хүн ч одоо төсөв дээр ийм ярьжсэн үү? Одоо болохоор өөр юм яриад их ингээд өөртөө ч заримдаа ийм үг хэл. Төсөв хилцэх процесс буюу ялангуяа их хурал дээр ирсэн хойно энэ төсөв ерөөсөө нээлттэй байхгүй байгаа. Ажлын хэсгээс ямар санал гарсан гишүүд одоо санал өгөхөөс өмнө танилцах энэ процесс бүгд хаалттай, бүгд ерөөсөө маш ахуй хугацаанд ширээн дээрээ суусан үед энэ нөгөө зарчмын зөрүүтэй 143 санал жишээ нь өнгөрсөн хугацаанд тараагдсан. Тэгэхээр төсөв ийм байдлаар дараагийн удаа хилцмээргүй байна. Тэгэхээр байнгын ороо энэ төсөв хилцэх процессыг нээлттэй ил тод болгох, ялангуяа яг байнгын ороо яг ажлын хэсгийн хилцэж байгаа энэ процессуудыг ямар саналуд гарч байгаа, юун дээр гишүүд санал өгөх юм гэдэг энэ процессууд нээлттэй ил тод гишүүд өөрсдөө уншиж танилцах боломжтой юм цаг хугацаатай байх ёстой. Өмнөх одоо төслийн хилцүүлгийг бодвол энэ удаагийн төслийн хилцүүлэг бол уг нь бол хангалттай хугацаа байсан шүү дээ. Тэгтэл бид нар яаж хандлаа гэсэн үг.